За Оксфордын сургуулийн багш Ариэл өгчтэйгээ энийг сайхан харихны өрөөс дахиад ярилцах гэж байна. За энэ удаа бол бид хоёр ер нь Монголд нэг дэлгэрсэн асуудал болох одоо малын тоо толгой ихсээд тэгээд одоо бэлчээр дороотоод за тэгээд сүүлдээ бүр ингээд газрын дороотол болж байна гэсэн нэг юм яриа байдаг. Энэ одоо хэр ерөө үндэстэй үний яриа юм бэ? За тэгж асууя. За тий чам ярилцъя тий. Тэгээ. За баг сүүлийн 15 жил хөдөө явж байгаа Баян хонгор аймаг тэгээд Өмнөгов тэгээд олон газар явж байгаа. Тэгээд би бас олон шинэ судалгааны тухай бас уншиж байгаа. Ялангуяа өнгөрсөн жил олон шинэ өгүүлэл гарсан. Тэгээд хүмүүс ялангуяа засгийн газрын хүмүүс юм уу эсвэл өөр хүмүүс дандаа малын тоо тухай ярьж байгаа тий. Гэвч үнэндээ тэр Белчрийн даацбар төвөгтэй судал байна. Тэгээд судалгаа уншвал ерөнхийдөө тэр уур амьсгалын өөрчлөлтөөс болж байгаа. Тэр хамгийн том нөлөө. Уур амьсгалын өөрчлөлт хамгийн том шалтгаан. Тий. Яг гэвэл мэдээж Монгол арай л халан болж байгаа. Тэгээд хоёрдугаар бол буруу их баг болдог. Эсвэл буруугийн зүйл өөр болж байгаа. Гинт их бороо орно тий. Үер болно. Тий. Тэр бас газрыг нөлөөлнө. Тэгээд бас нөгөө хүмүүс бас мэдж байгаа баг. Тэр огтон яаж хэлээ? Тий. Огтон их байна. Тий. Ийм асуудал бас байна. Тэгээд ерөнхийдөө олон нөлөөдөг зүйл байгаа. Гэхдээ ерөнхийдөө хамгийн том асуудал бол уур амьсгалын өөрчлөлт бол Монголыг нөлөөж байгаа. Тэгээд бас хоёрдугаар сони юм бол уур амьсгалын өөрчлөлт хүмүүс буруу ойлгодог. Тий. Тэр ер нь юунаас болсон бэ тий. За тэгээ хүмүүс бас мал тухай ярьдаг. За малын газ гардаг. Яачлаа тий. Малаас одоо хий гардаг. Ялангуяа одоо нөгөө баруунд нөгөө эрчимжүүлсэн одоо мал аж ахуй нөгөө гахаа өхөр дахианы ферми чинь малаас маш нөгөө хүлэмжийн ялгараад байна гэдэг. Тий энэ метен гэдэг нэг юм. За тэр их нөлөөдөг байж байгаа. Гэхдээ үнэндээ яг Монголын уламжлалтын нөл чинь ах уу амьдрал нөлөөдөггүй шүү. Тэд нар дандаа Америкийн өхөр тий. Америкийн өхөр бол өөр өдөр том бидтэй дандаа нөгөө хаашаа дотроо амьдардаг. Тэгээд нөгөө тэр эдэмшиш тэжээлийг иддэг. Тэр бас нөгөө өхөрний бие нөлөөдөг. Тэгээд тэр өхөрн бол нэг хайрцгийн яг нэг хэмжээ тэр яаж хэмжээдэг тий. Нэг юм хашийн дотор хөдөлдөг үе. Тэгээд за тэр өхөр хэрэг хий гарч байгаа гэж тооцдог тий. За тэр хий бол шууд Монгол мал руу тооцдог. За тентгийн өхрийг хэмтсэн хэмжигдэхүүнээ шууд Монголын өхөр дээр авчираа тэгээ тоонд нь үржүүлдэг ч юм уу тий. Ингээд яг харьцуулагдахгүй юм байна шүү дээ тэр чинь. Өөр тижээлээд. Ашаал өөр, аншаал өөр, амт тижаал өөр үйдвэр тий. Өөр үйлдвэр тий. Би том жижиг янз бүр. Тий. Яг зөв. Тэгээд яг Монголын мал яг ямар хэрэг хийтэй метентэй бид нар жоо мэдгүй байна. Тэнд нар онцгой багаж хэрэгтэй. Тий. Тэр мал яг Белчрээр явж байгаа. Тэр багаж хийгээд тэгээ тооцож болно. Гэхдээ тэр юм би нэр ерөөсөө үзээгүй байсан. Яг Монгол малын ямар метаны одоо хэдэн хэмжээний хий гаргаж байгааг бол хэмтсэн юм байхгүй юм байна шүү дээ. Тийм байна. За. Тэгээ тийм учраас одоо малын тоо багасах хэрэгтэй. Гэхдээ би за Магди аймгийн төвтэй орхон газар юм уу эсвэл сүмийн төвтэй орхон газар маш олон мал тэнд бууж байгаа бол Магди Белчрийн дац болно тий. Мэдээж нэг газар олон мал байвал бас болно тий. Гэхдээ бид нар хөдөө явахдаа олон километр явна мал юусоо харддаг тий. Ерөөсөө мал амтан байхгүй. Хоосон зэлүүд бэлчээр зөндөө байдаг. Жишээ нь одоо энэ хав бол үйлжөөний нутгал юм шиг байна. Ямар ч мал алга шүү дээ тий. Жишээ нь бид нар Баян хонгорын аймгийн тоогоос хоошоо яваад Хөрийн марлал яваад Гурван булгар яваа ёстой сайхан янзын гой нутаг байсан. Энэ жил ёстой гой бороорсон. Гой зам болж байна. Тий, тэгээ бас мал ховор байсан. Үнэндээ тэр Магди өвлжүүдтэй газар юм уу эсвэл хаварж чаддаг газар. Тийм ба. Өөрөөр хэлбэл туслангаар нь л яваагүй байх нь шүү дээ. Өвлжөө ч юм уу, намаржаа ч юм уу тийм газраар яваад. Тий. Гэтэл нөгөө мал чинь туслан руугаа нүүцсэн байгаа. Тийм учраас бас яг нүүдэлчний яаж яах вэ маш их байгальтай ээлтэй. Засгийн газар маш их сайн дэмжих хэрэгтэй. Тэгээ хоёрдугаараа судалбал малын тоо их байгаа байж Магди яг бол
юу засгийн газар яг нүүдэлчний яаж яах вэ? Ерөөсөө дэмжижгүй бодлого байхгүй. Малчтад Энэ шин хоршоо бодлого гарсан байна тий. тэгсэн. Гэхдээ тэр бол яаж малчд дэмжиж байгаа? Тэр бол дэмжих юм биш миний бодлоор. Тэд нар яг малчин хүмүүстэй ярилцаагүй юу хэрэгтэй яах вэ? Ерөөсөө зүгээр асуугаагүй. Асуугүй зүгээр за энэ нэг бодлого зүгээр хүмүүс юу газартай болоод тэгээд юу тэгээд зээл авч болно. Тэгээ олон малчин бас дургүй. Энэ өвөр Монгол бодлогоор явж байгаа гэж бодож байгаа. Өвөр Монголд хэрэгжсэн. Нөгөө хашдаг, чирийг хөвчилдэг. Тэр арга руу явах гээд байгаа юм шүү гэсэн хардлага төрсэн байна. Тий, би бас санаа нэгдэж энэ тэр бас юу буруу байна гэж бодож байгаа. Явал ерөнхийдөө малчин их нөхвөл тэгээд бэлчир бас гайгүй буцаад ургалж болно тий. Тэгээ бурууноос болдог. Буруу уургүй бол энэ уурга мол хэзээ ч гардаг тий. Тэгээд нэг юу хүн бас надад сонсоо хүмүүс ерөнхийдөө борооны дац тухай ерөөсөө ярьдаг бай. Тий. Буруу байхгүй болвол газар яаж нөлөөж байгаа тий. Тэр тал жоохон нөлөөдөг. Тэр талын судалгаа ер нь бага юм байна тийм үү? Бага байна. Гэхдээ нэг маш сонирхолтой өгүүлэл өнгөрсөн жил гарсан байна. Тэгээ ерөнхийдөө Монгол бид нар мэдж байгаа уур амьсгалан болж байгаа учраас тэр нөгөө монголоор яаж хэлээ жишээ нь нуурсыг юу шатаж байгаа Америкт, Европ сүүлийн 100 жил юу шатаж байгаа учраас тэр юу энэ юу агрын систем их нөлөөсөн байна. Тэгээ уур амьсгалын өөрөөр хэлбэл бол одоо баруунчин нүрсийг өчнөө олон жил маш ихээр шатаасан. Тэр нь бол дэлхийн нийтийн нөгөө агаарын давхаргад бол маш их нөлөөсөн шүү дээ. Тэр тухай ярьж байна. Бас одоо хүртэл хятад одоо арай багс байгаа гэдэг сүүлийн 10-20 жил бас их хэвлэж байсан. Нүрсийг маш их хэрэглэсэн. Тэгээ ерөнхийдөө энэ дэлхийн юу агрын бүтэц монголоор яаж хэлэх вэ? Тийм маш их нөлөөж байгаа. Тэгээ бид нараа бас аксерийн сурвалж бас одоо Монголын яг уур амьсгалын урьдчилд яг Монголын газар хэрхэн нөлөөж байгааг бид нар ийм судалгаа хиймээр байна. Тийм учраас бид нар маш их юу өгүүлэл уншиж байгаа. Тэгээд сүүлийн 2 жил 1-2 маш сайн өгүүлэл гарсан байна. Тэгээд тэр бас 2 юм маш тодорхой болсон. За нэгдүгээр бол юу уур амьсгалын урьдчилд болж байгаа. Тэгээд буруу яаж урж байгаа? Буруугийн зүйл урж байгаа. Яг хэмжих бол адилхан юм шиг гэж харна. Гэхдээ үнэндээ нэг газар маш их буруу орно. Жишээ нь магадгүй бид нар яг энд одхон зүнд маш их буруу орно нэг газар. Гэхдээ яг хажуудны газар 1 км зайтай байхгүй байна тий. Тийм учраас ийм борооны зүйлийг уур болдог. Тийм учраас тэр бас бэлчир их нөлөөж байгаа. Тэгээд уур амьсгалын урьдчилд бас нөгөө газрын дур тэр нэг би монголоор яаж хэлэх юм бэ? Мөс юм шиг хөдөлсөн газар тий. Англиар permafrost гэдэг. Тэр бас мөнх цэвдэг. Тий. Мөнх цэвдгийн юу байдал бас өөр болж байгаа. Мөнх цэвдгийг хайлж байгаа. Тий. Тэр бас газрыг нөлөөдөг. Тийм учраас олон шалганд байгаа. Бид нар бас одоо хүртэл жоохон мэдгүй судалгаа хийх хэрэгтэй. Өшөө судалгаа хийх хэрэгтэй. Тийм учраас малын тоо зүгээр энгийн харуу тий. Зүгээр нэг энгийн малын тоо юу их болж байгаа. Тийм учраас малын бэлчир дац болж байгаа. Тэгээ гэхдээ тэр нэг нь харьцаа биш тий. Олон нөгөө нөлөө байгаа. Тийм учраас би нар жоохон бодох хэрэгтэй. Окей. Тэгэхээр ер нь Монголд бол одоо бэлчээрийн дац гэтэрсэн тий газар энэ байгаль орчин хөрс их муудж байгаа гэх юм бол энэ бол зөвхөн малын тоо холбоотой биш байх нэ. Энд чинь ингээд дийлэнх одоо Оксфорд эрдэмтдийн судалгаагаар бол мэдээж дийлэнх шалтгааны гол нь бол одоо цаг агаарын өөрчлөлт байна тий. За тэгээ дараагийн ээлжинд бол магадгүй одоо бороо өдрийг судалж үзсэн байна гэж шүү дээ. Энд гинт бороо орчингуудаа хажууд нь 1 км-ийн цаан бороо ордог ч юм. Эсвэл орохдоо ногоо ургах үз газартаа гоё чийг өгж ордог биш. Үер болоод ингээ урсаа явчихаар ордог гэдэрч байдаг ч юм. За эсвэл бүр одоо дунд гомов шиг хэдэн жил бороо ордгоо ч юм уу. Ийм байдлууд байдгаа гэдэг ингээд ийм олон шалтгааны үүднээс энэ бэлчээр энэ ургамлын гарцад нар ч юм уу сайдаж янз бүр болдгоо. Энийг маш энгийнээр шууд одоо малын тоо толгоо өсөөл тэгэл мал нь маш хөвс идээд тэгээ өвс нь ургахаа болчлоо гэж ярих бол хитрхи энгийн одоо бүдүүлэг хэлбэр байна. Тийм үү? Тий. Бас мал нүдэггүй бол зүгээр нэг газар байж байгаа бол бас бэлчирийг нөлөөлнө. Тийм учраас яг уламжлалтын нөлжиний мал аж яах вэ? Би нар дэмжих хэрэгтэй. Хүмүүс нөөж байгаа. Тэгээд юу үлдсэн газар юу сайхан бууцаар уурган тий тэгээд сайхан болно. Хоёул энийгээ тэгвэл яг дараагийн хэсэгт оруулах